За ямар ч зүйл ингэж феномен задгаа нэг юм. Катерны функшн гэдэг бол C-ээс n-ийн k үржих нь A-гийн n-ээс хэсэг k үржих нь юм байна. B-ийн k гэдэг. Зөв. Энэ байна. Энэ феномен нь олоод байна. За x-ийн орон зэрэг гишүүн яг хэдгээр шүү гэж мэдэхгүй байна. Мэдэхгүй. А өдөр тэгэхээр катерны функшн үүсчих. Тэгэх юм бол юу болох вэ? C хэдээс үү? 2023-аас хасах нь k үржих нь юу вэ? 2x-ийн 2023-аас хасах нь k үржих нь тэр чинь нэг хоол x чинь x хэдэн зэрэг вэ? Хасах зэрэг тийм үү? Тэрний k зэрэг гэсэн үг. За ингээд коэффициентуудаа бол яг энэ бол ингээд коэффициент гэж байна тийм үү? Бас эндээс 2-ын ийм зэрэг гэж байна тийм. Энийг хэлүүлж 2-ын 2023-аас хасах нь k үржих нь энэ коэффициент бас учраас C ингээд үчлээ. За тэгээд энэний хэдэн зэрэг вэ? X-ийн 2023-аас нь x зэрэг k зэрэг. Энэ болохоор x-ийн хасах k зэрэг тийм үү? Тэр чинь нийлэхээр юу болох вэ? X-ийн 2023-аас хасах нь юу вэ? 2k зэрэг гэж байна. Зүг. За тэгээд x-ийн юу вэ? Орон зайгийн өнгө хүчнийг болохоор шүү дээ. Тэгэхээр юу гэсэн үг вэ? Энэ нь юу гэсэн үг? Болтой гэж чадах гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 2023-аас хасах нь 2k гэдэг бол болтой хүч гэдгээс k олох гэж харж байна. Яа? Арга жаач зүг. Тэгээд 1000-аар цаг таавал олж чинь. Өмнө коэффициентийг олох гэж яг энийг л олно гэсэн үг тийм энд нь олох чинь юу болох вэ гэхээр 2-ын 1000-аас хэрэг 1013 зэрэг үржих нь C 2023-аас 1013 ийм үржих юм дээ. Ойлгомжтой. За, хоёрдугаар утга юу? Энэ хоёрдугаар. Хоёрдугаар утга юу болох вэ гэхээр сулгшнийг бол. Өөрөөр хэлэх юм бол үс үг байна. Сулгшн гэдэг чинь x-ийн тэг зэрэг юм хөцөлийг болоо гэсэн үг тийм үү? Тэгээс нэг татлыг бодож байна. Бодох гэхгүй. Бодчих юм. За. Яг энэ төмөөр орох чинь тэгэхээр бол үсээ бид хэдгээр шүнгээ мэдгүй учраас калор нэг хэдгээр шүн болж байна. Тэгэхээр C 12-аас бат байна тийм үү? 12-аас k үржих нь 4x квадратын 12-аас хасах k зэрэг үржих нь тэр бол юу вэ? 2-1-ийг үржих нь x-ийн хасах зэрэг зөв. Эсвэл хоёулын хаалт гэж бас нэг зүйл шүү дээ. За энэний k зэрэг ийм боллоо. За коэффициентуудаа бодоод үзэх юм бол энэ коэффициент C 12-аас хасах k гэдэг юм чинь энэ дээр 4 гэж байгаа учраас 2-ын 24-өөс 2k гэж хэлж байгаа. Энтэй нийлэх гэдэг шүү дээ. Үржих нь 2-ыг хасах юу вэ? K зэрэг. Тэ? Ийм бол. Одоо x үү? Энэ x-ийг хадаад гэж учраас энтэй үржихтэй юу болох вэ? X-ийг 24-өөс хасах нь 2k болно. Энэ тэгэхээр хасах k учраас 24-өөс хасах нь юу вэ? 3k гэж болж байна. Ийм бол. За тэгээд сул гişүн гэж учраас x-ийг тэг зэрэг болох хэрэгтэй. Өмнө хүчтэй юм. Тэг зэрэг байх хэрэгтэй гэдгээс k-г хэд байх юм бэ? Ойлгомжтой байна тийм үү? K гэж байна. K хүчтэй 8 гэж. Тэгээд 8-аар гэдэг нь орчих гэсэн үг шүү дээ. Манай энэ дох хүчтэй ч юм уу. C 12-аас 4. Үржих нь чинь юу лээ? Очиг адилхан юу болчих вэ шүү дээ? Тэг зэрэг болчих юм шүү дээ. 8 боллоо. Хандруус үржих нь тийм үү? Дөнгөж хүчтэй юм шүү дээ. Ойлгомжтой байна. За зөв феномен ерхий төвөөр үчиж тийм үү? Ерхий төвөөр. А-тай нэмэх B-ийн n зэрэг гэдэг үйл яасан байлаа. C-ээс n-ийг үржих нь A-гийн n зэрэг B-ийн t зэрэг. Нэмэх нь C-ийн n-ээс хасах нэгийг үржих нь A-гийн n-ээс хасах нэг B-ийн юу вэ? Нэг зэрэг болно. A-гийн зэрэг буураад B-ийн зэрэг төсөөл юм. Ойлгомжтой тийм. За нэмэх нь дахиад нэг бичих үү?
Шүү. За өвчтэй N-ээс N-ээс хоёрыг үрчин A-гийн N-ээс хоёр B-г хоёр байна. Нэг хүчтэй явсаар хамгийн сүүлд хоёр зэрэг бос. N-ээс 0 A-гийн 0 B-гийн юм байна. N зэрэг шүү. Энэний орчилт нь юу ах вэ гэхээр C-гийн N-ээс 1 A-гийн 1 зэрэг B-гийн N-ээс 1 зэрэг. Зүгээр ингэж явж байна тийм. За одоо би зүгээр ингэж яваа. A-гийн оронд нэг B-гийн оронд нэгийг оруулах юм бол хэлтээс хүчтэй гэж. Нэгийг оруулах юм бол юу болох вэ гэхээр тэнцвүүгийн тэмдэгний энэ талд нь юу болох вэ? Хоёрын n зэрэг болно зүг. Нэг дээр нэг нь хоёр болно. Хоёрын n зэрэг. А нөгөөх нь юу болох вэ? Энд дээр нэгийг оруулаад энэ дээр нэгийг оруулахаар энэ тийчээр юу болох вэ? Нэг болчихно. Түнэ. Тэгэхээр энэний оронд шиг C-N-ээс N. А энд нэгийг оруулаад энд нэгийг оруулахаар энэ дахиад юу вэ? Нэг бол зөвхөн юу болох вэ? Коэффициент болно тийм. Тэгэхээр бичлэгээр ингээд зөвхөн коэффициент болох гэсэн. Эндээс бид юу болох вэ? Биномийн задаргааны коэффициентуудын нийлбэр хэдтэй зүйл болох нь. Хоёрын n гэдэг зүйл юм. Яг авчиж байгаа тийм. Эндээс нэг намар зааж чадвар босоо скалын гоожны цагаас шүү дээ юм. Сарын командор дээр бас нэг авч харуулж байлаа. За энэ хэрвээ энэ дээр нэгийг гараалтаар хоёрыг тэгээ гурыг гараалцсан байсан бол энэний хариу хэд вэ? Хоёрын 2023 гэж гарч ирсэн тийм. Гэтэл энэ дээр яасан бэ? Сүүжлээ явчихсан бооз. За тэгэхээр яах вэ гэхээр ингэ заяа. Яг энэ томьёон дээр A-ийн оронд нэгийг, B-ийн оронд бас нэгийг бодчих. Тэгэх юм бол бидэлтэй юу болох вэ? Тэг мөн үү? Тэнцвүүний нэг 100 гартал T-ийн n зэрэг тэг гэж байна. За баруун нь юу болж хүлээ? Энэ чинь n-ийн оронд 2023 болоо шүү дээ. Тэр нэгийн 2023 зэрэг хэд вэ? Нэг. Нэгийн тэг зэрэг хэд вэ? Нэг. Тэгээд урталтаа болохоор C 2023-аас 2023 гэж байна. За би нэмэх гэж хэлчихье. Энэний оронд нэгийг тавихаар нэгийн 2022 зэрэг хэд вэ? Нэг болно. Энэ хас нэгийг тавихаар юу болох вэ? Хас нэг болно. Мөн үү? Хас нэгийн нэг зэрэг хас нэг. Тэгэхээр энэ уртын тэмдэг нэг биш хасах болоод C 2023-аас 2022 гэж болж байна. Зөв. За дараагийнхтай нь оруулахаар C 2023-аас 2021 гэж байна. Гэхдээ нэг хэрэгтэй. Яагаад вэ? Энэ 2023 байгаад 2-ыг хасчаар 2000 явуулээ 21 болно. Нэгийн 2021 зэрэг нэг болно. Хас нэгийн 2 зэрэг нэмэх нэг болчих тийм үү? Тэгэхээр нэмэх. Би үүсгэх нь нэмэх, хасах гэсэн яг уу. Сууж. Энэ сонгоо зэрэгтэй бүгд дээр нэмэх хэрэгтэй. Хэсэгтэй бүгд дээр юу вэ? Хасах зэрэгтэй бол. За энэ гих хүчтэй явсаар хамгийн сүүлд болох байх гэхээр за нэмэх нь C 2023-аас 1 гэж болж байна. Хасах нь C 2023-аас юу вэ? Тэг гэж болж байна. Ойлгомжтой. Тэгмүүд надад энэ хасах шүү дээ. Энэ хасах гэж сонсож байгаа шүү дээ. Хастай надад юу болчих? Тэзүү нүдний оруулах. Тэгэхээр юу болох вэ? C 2023-аас 2022 нэмэх C 2023-аас 2020 нэмэх техникчлэн нэмэх C 2023-аас тэг гэж болж байна. Манай хэсэгтэй үеийн шаардсан шүү дээ. Тэгэхээр нөгөө нь юу болох вэ? C 2023-аас 1 нэмэх нь за яг плюс 2023 нэмэх нь C 2023-аас 2021 нэг хэвчлээс C 2023-аас юу вэ? Нэг гэж байна. Энэ хоёр хоорондоо юу вэ? Тэнцүү юм байна тийм? Тэнцүү юм. Тэнцүү. Тэгэхээр бүгдөө нийлэх юм бол юу болох гэдэг вэ? Бүгдөө нийлэх юм бол 2023 зэрэг гарах тийм үү? Тэр ойлгомжтой байна. Хоёр тэнцүү юм нийлэхээр юу вэ? 2023 зэрэг. Тэгэхээр энэ талын жишээ гэх юм бол юу болох вэ? 2023 зэргийг хуваах нь 2 болох тийм үү? Нөгөө ч гэсэндээ 2023 зэргийг хуваах нь юу?
Бидний хүсэж байгаа хариулт нь хоёрын хоёрын хоёр. Нэг энэ тооч чанасаа. Зэрэгс нэг хэсэг. Тэгэхээр хивээ нэг хасмыг орлуулчих юм бол ингээд нэмэх суушлаад идэв юм тий. Тэгээд хасмтайгууд ийш ороод зулж байна. Тэгцэрэгтэйгүүд нь дандаа хасмтайгтэй болоод ийш орж байгаа шүү дээ. Тэгвэл нааш харж байгаа. Энэ сонгоо хэрнээ яасан бэ? Сонгоо хэрнээ төрийг хөржсөн байна. Одоо энэ шиг байж чадахгүй тий. Энийн хариуцлага хэлж байгаа. Хоёрын 2020 гэж. Энэ одоо ямар шугам бол? За энийг гэртээ бодорой заа. Би арган зангаж байна. А-гийн орно нэгийг бодох заа. Б-ийн орно А-ийг бодож. Орно гэж байна. Тэнгүүд хэцүү нэг зүүн гаралтай болох үгээр нэг дээр нэмэх нь А-ийн хэдэн зэрэг вэ? 2023 зэрэг. За нөгөө талаар жихээс одоо ингээд сонгоо биш нэгэн суурьлаад ийм хүдэн ч юу вэ? Тэгээс суурьлаад ингээд баахан замаар байна. Тэгэхээр туусаа ялгаар авах юм бол энэ чинь гараад байна. Энэ тэгээд юу гэдэг зүг авах вэ? Энийн форма хэсэг юм уу эсвэл гол хэсгийг нааш гэдэг зүг авах. Одоо өөрөөр бичээд үзсэн. Энийг бид яаж бодох вэ? Энийн модуль нэг доо. Энэ тооны модуль нь. Яг зур батарей. Тэгээд комплекс тоглолт гэж юм шиг. Тригонометрик хэлбэр чинь космос 4-ний пи нэмэх нь А өвчин синус юу вэ? 4-ний пи болно. За тэгээд энэний 2023 зэрэг гэхээр энэний 2023 зэрэг гэхээр 2-ны 2023 зэрэг болно. Энийг зөвсөж юм уу? За энэ болохоор юу болох вэ? Космос энийг дөрөв тоочоор юу болох вэ? 505 пи дээр нэмэх нь 4-ний 3 пи. Нэмэх нь А орчин синус 505 пи дээр нэмэх нь 4-ний 3 пи. За ийм бол дээ. Энэ одоо ингэ байна. Пипигээр хасцаар бод. Космос хасах 4-ний пи болно. Нэмэх нь энэтэй хай синус юу вэ? Хасах 4-ний пи болно. Зөв. Энэ чинь 2-ны язгаар байна. Энэ юу вэ? Хасах 2-ны язгаар байна. За тэгээд хуурам хэсэг бодсон гэж ялгаа гаргахгүй. Тэнгүүтээ энэний шиг задаргаан дээрээс дахиад хуурам хэсэг бодсоор яаж байгаа. Хуурам хэсэг зогсдог. Бодсон зогсдог болж байна. За нэг ихтэй очоод нэг бичиж үзээ заяа. Санахгүй. Бичиж. За. Одоо би чанарт юу заах гэдэг вэ? Биномын өртсөн том яа гэдэг том яа байхгүй. Гэхдээ хичээл өгөх юм тэрийг сахаж. Одоо жишээлбэл бид янз бүрийн язгуур мацгоо шүү дээ ойролцоогоор гаргаж болно. Таны юм шиг ашиглах. Тэгэр гэсэн. За ихэнх бодлогыг ярьлаа шүү.
Тэгэхээр зүгээр ингэж дараа. CNS K-г энэ чинь юу гэсэн үг вэ? N-ийн материалыг хуваах нь K-гийн материал, үржих нь N-ээс асна K-гийн материал тийм үү? Энийг зүгээр жижигхэн тоонд өгч үзье. Жишээлх юм бол 5-аас 3 гэдэг бол 5-ын материалыг хуваах нь юу вэ? 3-ын материал үржих нь юу вэ? 2-ын материал гэсэн үг нэ. Жишээлбэл энэ хоёрын хооронд хураачих юм бол юу болох вэ гэхээр 5-ыг үржих нь 4, үржих нь 3, хуваах нь юу вэ? 2-ын материал гэсэн үг нэ. За биномийнхоо загвараа зүгээр иймэрхүү байдлаар бичиж байгаа гэсэн үг байхгүй юу? Бичих гээд байгаа гэсэн үг юм. За энэ томьёон дээр заяа. Хоёртлыг нь б хаваагаад бишээ. За эндээс нь б хатнаас гаргаад за зүгээр л ингээ А-ийн оронд нэгийг Б-ийн оронд нэгийг бичээ тийм. Одоо бид биномын бол зааж чадах уу? Тэгэхээр n натурал тоо гэж байна тийм үү? Натурал тоо. Харин n натурал тоо биш үү гэх юм. Жишээлбэл буцхаа тоо тийм 2-1 эсвэл 0.3 эсвэл хасаг 5 мод байх вэ гэсэн. Асуудаг шүү дээ. Тэгэхээр зүгээр шууд ингэж тавьчих. Томьёосоор бол N-ээс N авах хэрэгтэй. N-ээс N чи өөрөө юу гэдэг вэ? За N-ээс N-ийг үржих нь 1-ийн N зэрэг үржих нь X-ийн 0 зэрэг авах шүү дээ. Биномын томьёор. Гэхдээ N-ээс N чи гэдэг нь зүйтэй. Нэгтэй тэнцүү. 1-ийн N зэрэг 1, X-ийн тэг зэрэг 1. Тэгэхээр энийг бүгдийг нь 1 гэж хэлж байна. Дараад нь N-ээс гэсэн юм. Үржих нь юу вэ? 1-ийн N-ээс 1 зэрэг үржих нь X гэж байна шүү дээ. Тэ? Биномын томьёороо зарж байгаа шүү. Энэ бол юу болох вэ гэхээр N-ийн материалыг хуваах нь 1-ийн материалыг үржих нь ийм бол дээ. Энэ хоёр хуваахаар юу болох вэ? Зүгээр л N гэж. Тэгээд тэрнийх нь оронд нь юу вэ? N гэж. N гэсэн. Дараагийнх нь болохоор N-ээс нь 2 үржих нь X-ийн 2 зэрэг болно. За нэг зэрэг үржих шаардлагагүй шүү дээ ойлгомжтой. За энийг сайн бичээд үзэх юм бол N-ийн материал хуваах нь 2-ын материалыг үржих нь N-ээс нь 2-ын материал гэж болж байна. Энэ хоёрын хооронд хураачих юм бол юу болох вэ гэхээр N-ийг үржих нь N-ээс гэсэн 1 хуваах нь 2-ын зөв. Тэгэхээр энийг авч авчих биш. N-ийг үржих нь N-ээс гэсэн 1 хуваах нь 2-ын материал үүнтэй үржих нь X-ийн зөв. За гэх мэт ингэж харж бичээд байж. Хамгийн гол нь натурал тоон дээр жишээлбэл энэ чи явсараад тип гэж дуусч байгаа шүү дээ. Нэг хэрэгцээ тип гэж дуусч. Тухайн тоо байх юм бол энэ жишээлх юм бол тухайн тоо бол хасагдсан ч нэг зээч юу вэ? Дуусахгүй цааш яваа. Сонирхол. Одоо чи 2-1 гэсэн үг шүү дээ. Энийг бодох юм бол 2-1-ийг үржих хас 2-1. Ваа 2-1. Миний дараагийнх нь болохгүй гэхээр N-ийг үржих нь N-ээс хасах нь 1, үржих нь N-ээс хасах нь 2-ын бүдээ 3-ын материал гэж байна. Үржих нь X-ийн бүдээ. Гэх мэт тусгал өгчлээ. За энэ хоёр ямар нэг хэцүү байдаг вэ гэхээр X нь юу вэ? Ийм үед энэ хоёр хамт яг хэцүү байхгүй. Ойлгож байна. Төсөлгөө болох гэдэг нэрээс хэлж хичээл өсөж байна. Тэр үчиг юм уу гэдэг. Бид зөвхөн хальтаа хэлээ. За энэ хооронд тэнцүү ямар тэнцүү авах вэ гэхээр X-ийн мод бол 1-ээс бага. X-ийн мод 1-ээс бага гэж байна. Нэгээс их 1-ээс бага гэсэн үг шүү дээ юм уу? Ийм үеийн яваад яг зөв өгнө шүү. Одоо үүгээр хардаа нэг дээр нэмэх нь X, нэмэх нь X-ийн квадрат, нэмэх нь B хүчтэй үржээд тааш төсөлгөө үржээд тийм үү? Тэгээд X нь хэрвээ 1-ээс бага байх юм бол чинь төсөлгөө болох квадрат өрсөж байгаа байхгүй. Нэг үжээснэ 1-ээс бага тоо орж ирэнгүүт 1-ээс бага тоо олж ш тийм үү? Дахиад багчсан яваад гэсэн үг шүү. Тэгээд төсөлгөө үржиж. Энэ нийлбэр юу гэдэг вэ гэхээр төсөлгөө болох квадрат өрсөж нийлбэрс 1-ээс нь нэгийг хуваах 1-ээс нь гэвтэй. Энэ хоёр байна. Тэнцүү. Ямар үед үгээр X нь 1-ээс бага үед тэнцүү. Нэг биднээс дээ. За бүгд гэх юм уу? B1 нэмэх нь B1-ийг үржих нь Q, нэмэх нь B1-ийг үржих нь Q-ийн квадрат. Q 1-ээс бага байх юм бол төсөлгөө бурах. Ерөөсөө доош тийм үү?
Тэр төсвөө бодгоос нэг юу вэ? Нэгээс бүтээд үзүүлэх заасан биш. B1-ийг тоохно. Нэгээс бүтээд үзүүлэх гэсэн дээ. Тэгээ B1-ийн хооронд нэг X-ийн хооронд юу вэ? Q-ийн хооронд X-ийг олж ирэх юм байна учраас энэ хэцүү. Сонир байна. Тэгээ цуваач нэрдэг. Тэгээ ер нь бол шүү дээ. Өнөөдөр бүгд уламжлал ашиглаад ингээд бүх бүгд цуваа болгож залгаж өгч байна. Цуваа нэг татдаг гэсэн үг нь шүү. За ийм юм бид юу гэж хэлээд байгаа вэ гэхээр биномын хөгжсөн зүйл шүү дээ. Энийг ингэж чанарч өөрчлөж болно гэсэн үг нь шүү. За хаана машин дээр заяа. Юсарны нэг юсарны дөрөв юсарны зураг юсарны эндээс гурван зурагчлаа тончно Уу найршлээ хөөхгүй. Яна найршлээ. 12,000 хамбогч. Тэгэж харамч гэж хэлсэн үү? За би одоо энийг зөв шууд яшгүй сонирхож ирж байгаа шүү дээ. 3 зэрэг сонирхож байна. За тэгэхээр 9.8 гэдэг үг шүү дээ. 8 хувааж гэх юм бол Найд хоч хүн хэдэн бүх хэд болов? Сарны 6-аар 8 болохоор нэг бүхэл 10-ны 20 нь. Энийг би 3 зэргийн язгуурдаар 8-ыг үрчгэн 3 зэргийн язгуурдаар 1.2 гэж хэлж байна. Ингээд. За тэгэнгүүтээ за энэ бол мэдээж хэрэгтэй юм. Хэрэгтэй юм. Тэгэхээр 2-ыг үрчгэн. Энэ тав болохоор би 1 дээр нэмэх нь 0.2-ийн 2-ыг эзэлж байна. Зөв. Тэгэнгүүтээ алтлаа байгаа би биномын одоо энэ тооёо шууд шүү. Юу гооны биш. Тооч нь харид байгаа. Энийг задах нь хамгийн их нэг байгаа хэрэгтэй. Нэмэх нь n-ийг үрчэн x байх хэрэгтэй. N гэхлээр 3-1. 3-1-ийг үрчэн x-ийн маань бид бол 0.2. Нэмэх нь за дараагийн тоо энэ байна. N-ийг үрчэн 3-1-ийг үрчэн 3-1-ээс 1-ийг хасах гэдэг байна. Хасах 3-ны 2 болно. Хуваах нь 2-ыг багтаал. Үрчгэн энэний юу? За тэгэхээр чиг 100-ны юу? За нэмэх нь дараагийн үрчэн энэ үрчэн. 3-ны 1-ийг үрчгэн хасах 3-ны юу? 2. Дахиад нэгэх 3-ээс 2-ыг хасч байгаа болохоор хасах 3-ны 5. Хуваах нь 3-ыг багтаал үрчгэн x-ийг x юм шиг. Энэний чинь 3 гэхээр тэг 8 гэсэн үг. Тэгэхээр би зөвхөн найрч болох гэж үзсэн. Бохны өөрөөр хавд чиг. Дүү найрч болох гэж чаж бодож байна. Тэгээд зөвхөн 3 мянган найрч болох байхгүй. Тэгэхээр явуулж. За эндээс үргэлжлүүлж. Хавд нь 2-ын тоогоо. Энэ хэд вэ? Нэг дээр нэмэх нь чи гэдэг. Тэг 6 мөн. Тэгвэл тэг 6. За нэмэх нь зэнийг амжилт нэмэх шахсан юм. Энэ хасгаа шүү. Ингээд харах юм бол за 2-ны тайлбар ороод хасах тэмдэгтээ 9-ний тэг гэж болно. Тэр одоо юу вэ? Тэг. Дөрвийг суухаа гэдэг 6. Зөв. Тийм бол. Ер нь бол шүү дээ энэс хойш бол ингээд юу нөлөөлөх болж байгаа. Тэгэхээр 3 орж нөлөөлөх юм шиг тийм. За дараагийн нэг нь зөнийг хаа. Ингээд нэмэх байгаа. Биш. Хасах болж нэмэх чинь. Ингээд юу болж байна вэ? Энд чинь 3 талаар 2 талаар энэ болж чинь. Тоотлоо 81. Тэгэхдээ 5. Тэгэнгүүтээ яаны
За энэ бол баг нөлөөлөхгүй юм ба шүү дээ. Учир гоо. Энэ гоо зүгээр ингээд тийм нэг нэг болж байна. Энэ чадварга нэг хөл тик чарт хаалж байна шүү дээ. Зөв. Гурав одоо чарт. Яг гурав тэндээс чарт байгаа гэсэн. Тэгээд ингээд чарт татал болчихно шүү. За нэг 20 орчим хүн лаац гэж болж байна. Тэгэхээр хоёр хөл нэг болчихж байна. Тэгээд илүү харцсан шүү дээ. Би сүүлийн хэсэг харцсан байгаа гэсэн үг шүү дээ. Харцсан шүү. Тэр бааж төгнө шүү дээ. Зэнийг биномын утсан юм байна. За, биномын томьёотой сорилтээс чинь нэг юм болоо учраас ингэ болоод байна. Ер нь ээж тэр яаж орчихгүй байх. Жорж хүмүүс боддоггүй л. Гэтэ яг зүгээр нэг юм сураад авчих зэрэг. За, биномын зөв байна. Энэ сорилт эхлэв. 40 минут явах зэрэг. Анхаарахгүй сайн болно шүү дээ.